Хэрвээ чамд амьдрах 6 сарын хугацаа үлдсэн бол чи юу хийх байсан бэ? Үхлээ хүлээн суух уу? Эсвэл үлдсэн хорон мөч бүрээ үнцэнтэйгээр ашиглах уу? Энэ богинохон хугацаанд жинхэнэ хайр сэтгэлдээ учирч хайрлаж дулаж амжих болов уу? Хизээ нэгэн цагт бүгд л өгдөг. Гэхдээ тэр мөч бидэн дээр ирэхэд үнэхээр үхлээ хүлээн зөвшөөрч чадах болов уу? Нэгэн хүн эмнэлгийн дээвэр дээр утсан дээрээсээ амархан өгөх арга гэж хайн зогсно. Түүний олсон арга нь дээвэр дээрээс үсрэх байв. Тэр үед түүний хажууханд нэгэн охин зураг зурж зуугаад харандаа газар тунгааснаар түүний бодол өршлөгдөнө. Түүн дээр очиж зурсан зургийг нь хараад яриа өдөх гэсэн ч эхэндээ тоохгүй байж байснаа харандааны тухай ярихад түүнтэй яриа өрнөлөв. Охины зурж буй зураг нь Деважин гинэ. Удахгүй миний очих газар гэв. Энэ охиныг Сакура Харуна гэдэг. Харин намаа хорлохоор олдож буйхог Акито гин. Тэр түүнээс харин чи юу хийж байгаа юм бэ? Дээвэр дээр өсрөх гэж байгаа юм уу гэж асуухад тэр хариуд нь найзыгаа ирэхээр ирсэн юм аа гин. Деважин руу явна гэж тоглож болохгүй шүү дээ гэхтэн. Үний юмсан би удахгүй өхөн. 6 сарын дараа би хэдхэн 100 мянгад нэг тохиолддог ховор өвчин туссан. Дөрөгтөөл юм өвчтөй төрсөн юм. Тэр түүний хариултанд гайхсангүй. Тийм байх нэ гэдэг хариулт хэлв. Тэр түүнээс чи айхгүй байна уу гэж асуухад юунаас найхав дээ? Надад их хугацаа үлдээгүй гэдгийг аль эртнээс мэдэж байсан юм. Эмнэлэгт байснаас илүү Деважингаас дэлхийг харвал үнэхээр сайхан харагдах байх. Деважин очвол сайхан байна байх та гэж хэлдэг. Энэ хэлсэн үгийг сонсон Акита бодлоо орчуулж интернет сүлжээнд удахгүй өхнө гэдгээ мэдсэн бол юу хийх байсан бэ гэдэг асуулт оруулав. Түүний дүү өглөөний цайгаа угаарай гэж дуудаж өрөөнөөсөө гарч явахдаа зургийн хэрэгсэл дээр гисгэж хөлөө шалбалчихав. Аах үнэхээр азгүй юм аа. Азгуулын соронз биш дээ гэж дүүнд хэлэхэд аав ээж нь санаан зовж Нацуми гэж хэлэн анхааруулнаа. Хичээл дээр ирж дүүгийнхаа хэлсэн азгуудлын соронз гэх үгийг бодож суун. Уран зураг зурх дуртай түүнийг зургийн багш нь нэгэн зургийн уралдаанд оролцохыг санал болгов. Ника зургийн үзэсгэлэнд оролцох нь түүний хамгийн том зорилго болсон. Гэвч нэг өдөр тэр дугуйтай явж байхдаа түүний зүрхэнд маш хүчтэй өвдөлт мэдэрч ухаан алдан унсан нь түүний хорт тавдрын эхлэл байв. Зүрхэнд хорт тавдар үүсэх тохиолдол маш бага байдаг. Ингэж өөртөө 1 жилийн амьдрах хугацаа олдсныг мэдэж авав. Тэр өдрөөс эхлэн түүнд амьдрах итгэл хүсэл мөрөөдөлж үгүй болов. Хичээл дээрээ бодлогошрон суухдаа эмнэлгийн дээвэр дээр зураг зурцуулсан охиныг үхээ мэдсээр байж тийм тайван айдсгүй байсан гайхаж бодсоор л байв. Яагаад үхлийг сайхан гэж бодох болсныг нь мэдхийг хүсэн ахин эмнэлэг дээр хайж очив. Дахиад ганцхан удаа уулзаж түүний яриаг сонсвол сэтгэл нь жаахан ч болов дээрдэх юм шиг санагдав. Үхлээ сайх би, үхлийг хүлээн суух охин, чамтай авчирсан төөх. Тэр хавар төрсөн болохоор түүнийг Харуна гэж нэрлсэн юм байна. Харин Акитог намар төрсөн болохоор Акито гэж нэрлсэн гинэ. Тэд хоёулаа 17 настай. Харунад найз байдаггүй учраас хэн ч эргэж ирдэггүй. Түүнийг ирсэнд них баярлаа. Учир нь зургийн медаль хайж байсан гэдэл түүнийг зурхаар болдог. Акиточ бас зураг зурдаг болохыг мэдэж түүнийг ирээдүйд урлагийн сургуульд орох уу хэмээн асуугаад биш бас сурмаар байна. Зургийн уралдаанд оролцмоор байгаа. Сайн зургийн санаа олж зурх хангалттай хугацаа байхгүй хэмээн ялцуухта Акито руу хараад чамд найдлаа шүү. Мика зургийн уралдааны шагналыг аваарэ гэв. Гэвч Акита түүнд өөрт нь амьдрах бахан хугацаа олцсон гэдгийг хэлж чадахгүй сууж байв. Харунагийн зурх чадвар үнэхээр сайн байв. Тэр нэг ч удаа зургийн дугууланд явж үзээгүй бөгөөд бүр зургийн үзэсгэлэн ч үзэж байгаагүй юм байна. Зураг бол түүний эрхчлөлөг олж чадах ганц газар. Зураг зурж байх үед цаг хугацаа болон орон зайг ихч саад тутгарууд алга болдог. Өвчнөө мартаад тгсэн газар руугаа нисэж чадна. Сэтгэлийн чинь зовоосон зүйл байвал би зураг зураад арилгаад өгье хэмээн хэлв. Түүний зургуудыг үзэж зоогоод баг сургуулаа мөн өөрийгөө нэг охинтой тоглож байгаагаар зурсан байв. Чи түүнтэй их татан харагдаж байна гэхтэн өмнө найзууд байсан юм гэж хэлдэг. Энэ үед өрөөнд цовлогч орж ирэн Харуна цэслаа хийлэхээр болж Акита явахаар болов. Тэр гарахаас өмнө ахиж ирж болох уу? Би чиний зурсан зургуудыг ахиж үзмээр байна гэж хэлээ зөвшөөрөл авдаг. Харуна хариуд нь эрэхтэй бэлэг авчраарай гэв. Ингэж тэд танилцав. Амьдрал нь нуран унаж ирч хүчгүй болсон Акитогийн нүрэнд инээмсэглэл тодорч амьдрах багганч болов итгэлтэй боллоо. Түүний найзууд нь дугуйнаас авснаас хойш шаал өрхөн болчихсон бүр зургийн дугууландаа явахгүй байгаа гэцгэн. Харин Акито тэднийг тоолгүй нэг газар руу яаран явж байсан нь эмнэлэг байв. Тэр цэцгийн дэлгүүр орж 5 өөр өнгийн гэр барис цэцэг авав. Энэ нь итгэл найдварыг бэлэгддэг. Түүнийг ирэхэд Харуна унтаж байдаг. Ширээн дээр нь зурж өргөсөн зургийг харан зогсоход Харунаас ирчихний. Тэгээд түүнийг зөвшөөрөлгүй орж ирлээ гэж хэлэн тоглоом шоглом хийгээд авав. Авчирсан цэцгийн өгч утгыг нь тайлбарлаад тэр хариуд нь надад өвчин гэдэг үг ичидтэй үг шиг санагддаг. Энэ үгийг дургүй хүндээ хэлбэл тэр сонсон мөхцөө олзох тагаад явчихдаг. Энэ үгний ичид ганцхан хүн дээр л үршлээгүй гэв. Тэд хамтаа амралтын өрөөнд очиж цай авахар гарахад совлогч ирж Харунагаас шинжилгээ авахар болж тэд салцгаадаг. Тэднийг салгах мөчөд совлогч түүний араас ирж Харунаатай ахин ирж уулзаарай гэж гуйдаг. Учир нь түүнийг найстай болсон нь их л баяртай байгаа чи. Харуна хүссэн үедээ гарч явж чадахгүй. Хин нэг ирэх байх гэд хүлээхээс өөр аргагүй. Ичидтэй үг ганцхан хүн дээр үйлчлээгүй гэж ярьж байсныг нь бодож тэр хүн хин юм бол түүний зурсан найз нь юм болов уу гэж боддог. Харунагийн сурч байсан баг сургуульд нь суралцаж байсан зургийн дугуулангийн найзаасаа түүнийг таньдаг эсхийг нь асуухад
Нэг сайн танихгүй ч өвчтөе охин байсан. Найстай байсан гөөг нь сайн мэдэхгүй байгаач Мирасантай хамт явж байхыг нь харсан гэдэг. Тэр Мирасан нь Акитагийн нөгөө ангийн хүүхэд байж таран түүнтэй очиж уулзав. Мирасан түүнийг өөртөө сэтгэнэх гэж ирлээ хэмээн бодож тоохгүй явах гэтэл үгүй би чамаас юм асуух гэсэн юм а. Чи Харунаг мэдхүү? Би та хоёрыг дотн байсан гэж сонссон гэж хэлгээд хамт явж байсан охтуудаа явуулж түүнтэй ярилцахаар болдог. Надаас өөр түүнтэй уулзахаар очдог найз байхгүй юм шиг санагдсан. Өөр хэн нэгэн түүнийг эргэж очивол их л баярлах байх таа гэхэд тэр хариуд нь би дахлах сургуульд орсон цагаас хойш уулзаагүй. Тэглэж одоо найзууд гэх харилцаатай хүмүүс биш. Тэр надтай найзлахыг хүсэхгүй байгаа гэж хэлээд яваад өгөв. Харуна эмнэлгийн орон дээр зурсан зураг харан суухдаа Мирасантай хамт байсан үеэ дурснаа. Акита гэртээ оройтож ирэхэд гэрийнх нь хүлээн сун. Гэрт нь ангийнхан найз Эри ирээд явжээ. Түүнийг зургийн дугуулангаас гарсныг нь хэлжилдээ. Ээж нь түүнд хандан Эри чиний хажууд байгаад миний санаа амар байдаг. Харин Акита тэр бит хоёр ямар ч хамааралгүйгээд орлоо. Дүүн түүнийг хаягдчихж гээл тоглоом шоглоом хийнэ. Аав нь түүнтэй ярилцахаар өрөөнд норж ирээд хичээлийн амралтаар гэр бүлээрээ аялалж явъя гэдэг. Харин Акита хамт явахыг дэмждэггүй. Аялалж явсан цайхан дурсан бүтээж чадахгүй. Би явахгүй уучлаарай гэв. Аав нь түүнд юу ч хэлж чадахгүй зүгээр л өрөөнөөс нь гарч явдаг. Ахин нэг өдөр Акита эмнэлэг дээр очиж Харунаг эргэв. Тэр 3-7 хоног дараалан ирж шинэ рекорд тогтоосон байв. Тиймээс түүнд ундаа авч өгөв. Энэ удаад ирэхдээ тэр ахин нэг цэцэг авчирчээ. Тэднийг ярилцсан суухад хажууханд нэг охиныг найзууд нь эргэж ирсэн байхыг Харуна харж хүнэгтэй болчихов. Түүнээс уулзахыг хүссэн хүн байгаа юу гэж асуухад Харуна аавтайгаа л уулзмаар байна гэв. Аав нь түүнийг 5 жилийн турш эргэж ирээгүй юм байна. Гэхдээ ааваас уушлалгүймээр байна гэдэг. Аав үргэлж надад зав гаргаж намайг баярлуулах зүйл хийдэг байсан. Имлэг твдэхэд их ажилтай байсан ч гэсэн ажлаа дараад шууд л ирдэг байсан. Гэхдээ аав минь гадуур зугаалах туртай төрлийн хүн. Уг нь хамтдаа ууланд гарч далайн ирэг дээр очиж хамтдаа усан сэлдэг үгтэй болохыг хүссэн юм шиг байгаа. Тийм учраас л дараа биеттэй байсан дуучлаарэ, эрүүл охин байж удаагүй дуучлаарэ гэж хэлмээр байна. Акита ахлах сувлагч дээр очиж Харунагийн гэр бүлийн талаар асуув. Гэтэл ахлах сувлагч өөрийгөө түүний ээж гэж танилцуулав. Харин аавынхын хувьд бол аль хэзээний авт туслаар нас барсан байв. Тэр нэгэн өдөр Харунагийн аав эмнэлгээс зөвшөөрөл авч охинтойгоо хамт анх удаага аялал гарсан байна. Гэвч Харуна аавынхаа төлөө өвдөж байснаа нууж, замдаа түүний бие муудаж, аав нь санаа зовхдоо хоош харан замаа харалгүйгээс болж осолд орж тэрээр нас оржээ. Тэр үнийг өөрийнх нь буруу гэж үзэн аль болох хурдан аавтайгаа уулзахыг хүсэж өөрийгөө удаан хугацааны турш ертөнцөөс тусгаарласан байна. Гэвч ээж нь Акитаг түүний ертөнцийг жоохон ч болов нээж өгч чадсан болохоор цаашдаа ч гэсэн охинтой минь найзууд байж өгөөч гэж говь. Түүний аав компьютер дээр зүрхний хангалгааны талаар уншиж ээж нь түүнийг өвчнийхээ талаар мэдээгүй байсан бол урдын адил эгэл жирийн хүн шиг амьдрах байх байсан гэмийн харамсан уйлж аав нь харин түүнийг мэдсэн болохоор үлдсэн цаг хугацаагаа илүү утга учиртай өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна хэмээн ялцаж зогсоход нь Акита санамсаргүй сонсчихов. Утасны бул дээр зогсож буй найзуудыгаа хардагч очиж уулзалгүй ялгаад явчихав. Тэр хичээлдээ явалгүй Харуна гэрэхэд цэцгийн дэлгүүрээс нөгөө л авдаг цэцгийг авахд цэцгийн дэлгүүрийн эгч түүний хичээлээ таслаад эргэж байгаа учраас тэр хүн чинь их л чухал хүн бололтой гин. Тэгснээ нэг цэцэг бэлэглэж 6 өнгийн гэр барис цэцэг болгоод баглаад өгөв. 6 өнгийн гэр барис нь би чамд дурлаж байна гэсэн үг. Харуна цэцгийг аваад нэг илүү байгааг анзаарчихав. Акита сандарсандаа байнгын өвчлөлөгч гээд нэгийг бэлгэлсэн юм а гэв. Ээж нь түнд утас авч өгчээ. Тэгээд цэцэгнийхээ зургийг дараад зураг сайн дард зургаараа цахим орчинд нийтлэмээр байна. Хараад өг. Утсан дээрх зургуудын үдэд суухдаа Акита түүнээс харцаа салгаж чадахгүй байж байгаад харц тулгарчгаад сандарнаа. Харуна түүний найзуудын талаар сонирхож сайн хүн байгаа юу гэж асуухад байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг тойроо хариултад өгч Эригээд багын найзынхаа талаар ярьдаг. Гэхдээ түн шота байгаа гэдэл өөрний найзгаа хэлв. Тэгвэл чи өнчөө хайраас болоод дээвэр дээр зогсож байсан юм уу гэж асуудаг. Акита хариуд нь түүнээс сайн хүн байгаа юу гэхэд хугацаатай хайр амар шүү дээ. Тэгээд Акита татархаж чи өнчөө хайртай учирсан чамд ирээдүй байна шүү дээ. Надад ирээдүй байхгүй гэхтэн надад ч бас гээд өөрийн өвчний талаар хэлэх гэтэл Харуна түүний яриаг шууд тасалж урт удаан амьдраарэ бас тэр хайрандаа бууж өгч болохгүй шүү. Чамааг өгшөөдөр хүүхдтэй болохыг чинь би диваажангаас хараад сууж бай гэж хэлээд утсан дээрээ зургийг нь дараад авчихав. Энэ үгнээс болж Акита түнд өвчнийхөө талаар хэлэхгүй байхаар шийдэж өдөр бүрийн эмнэлэг дэргэж ирэхээр шийддэг. Удахгүй өхөн гэдгээ мэдэж байсан бол чи юу хийх байсан бэ? Акитагийн хариулт бол үлдсэн хугацаагаа түүнтэй хамт өнгөрүүлэх байлаа. Энэ өдрөөс хойш дугаараа солилцлоо. Акита өдөр бүр ирэхээр болж Харуна хүлээн сон. Тэд өдөр бүр уулзаж хэлснээр Акита иргэн ангийн найзуудтайгаа ярилцсан. Урдын адил амьдарч эхлэв. Цэцгээ 6 ширхгийн өгсөөрл ангийн найзууд болон дүүгийнхаа талаар түүнд ярьж өгдөг. Тэд зуны амралт эхлэхэд хамтдаа галт наадам үзгээд тохиров. Түүний гарн дээр 0820 гэд биччихнэ. Тэр өдөр галт наадам санаарай гин. Акита найзуудтайгаа кино үзгээр төгссөн тул явхаар болов. Кино театрт очиход Мирасан цагийн ажил хийж байв. Найзууд донд нь түүнийг гуйсан гэж сургал гарчихсан байна. Анх очиж уулзахад хүмүүс буруугаар бодчихсан байжээ. Удсан зурус ирж уншин шатаар өсөж яваад гинэт зурх нь маш хүчтэй өвдөж ухаан алдаад унчихв. Харунагийн түн рүү явуулсан зурус нь кинонд амжиж очсон уу? Би хүүхэлдэйн кино үзсэн. Бидний галт наадам үзэх өдөр цаг агаар сайхан байгаасэ гэсэн байв. Кино театрт ухаан алдаж эмнэлэг түргэгдэн ирснээс хойш 7 хоног өнгөрчээ. Зүрхний хэм алдагдсанаас болж ухаан алдсан учраас эмч нар хагалгаа хийж зүрхэндээ төхөөрөм зулгасан байв. Зуны амралтаа дуустал эмнэлэг твтэж эмчлүүлэх ёстой гэв.
Акита ээжээсээ шууд л өнөөдөр хэдэн бэ гэж асуув. 8 сарын 20-ны өдөр байв. Харунатай хамт галт наадам үзэхээр амлалт өгсөн өдөр шүү дээ. Түүнийг сураггүй алга болсон өдрүүдэд Харуна өдөр бүр зурус бичсээр байв. Амлалт өгч гарн дээр нь 8 сарын 20-ны өдөр гэж бичсэн бичиг нь арилаагүй л байлаа. Галт наадам эхлэхэд Акита Харунаа руу залгав. Амлалтаа төрсөн дуучлаарэ зурсан чинь хариу өгч чадсангүй. Гэхдээ Харуна уйлчихсан сууж байснаа ашгүй дээ. Намайг үзэн яддаг болчихсон юм болов уу гэж бодсон юм а гэдэг. Акита түн дахин нэг удаа үннээ хэлэх гэсэн ч яригээс болоод холбоо барьж чадаагүй бидтэй гэдэл яриаг нь тасалж үннийг хэлэх боломжийг нь тасалчгав. Зуны амралт гээд та хоёр завгүй байсан бидтэй. Бүтсэн бол болж дээ. Найзын хуваар баяртай байна. Би хэлсэн бидтэй чамайг ажиргалтай байхыг диважангаас харуул бийж бас ажиргалтай байна гэж. Галын наадам тийм сүртэй зүйл биш ээ гэж хэлсэн ч түүнийг гониглож байгааг Акита мэдэж байлаа. Тэд уцаа таслалгүй галт наадмыг харж Харуна тэрхүү галт наадмыг сүүлийн удаа харж байгаа мэтээр ирэхэд Акита түүнийг тадгаруулж дараа жил хамтаа үзцгээе гэж хэлдэг. Гэхдээ Харуна 6 сарын амьдрах хугацаа байгаа гэж хэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн гэж хэлдэгч тэр түүнийг өвчнөө даван туулж чадна гэж урам өгдөг. Тэд хоёулаа үхээ мэдэж байсан ч нэгэндээ зулсаар шинэ он бөгөр 18 насны төрсөн өдрөө хамтаа тэмдэглэж өнгөрүүлэх хэмээн амлалт өгцгөөдөг. Харуна зориг гарган түнд сэтгэлээ илчилдэгч галт наадмын дуунаас болоод Акита сонсож чаддаггүй. Акитаг эмнэлэгт явж байхыг Харунагийн ээж харж түүний өвчний талаар мэдэж авдаг. Тэр өөрийнхөө өвчний тухай Харунад мэддэгдгийг хүсээгүй учраас ээж нь нуслахыг хүсдэг. Тэр түүнтэй хамтдаа үлдсэн цаг хугацаагаа Игэл жирийн 17 насны нутчиг өнгөрүүлэхийг хүсэж буй тухайга хэллээ. Эмнэлгээс гараад тэр хамгийн түрүүнд Харунагийн багын найз дээр очиж дүүнд амьдрах 3 сар л үлдсэн гэж хатхан уулзуулахар болон эмнэлэг дээр дагвалан ирдэг. Тэд уулзсан даруйдаа нь улмс туслуулан уйлж бие биенээсээ ууршилт гуйж үл алгуулцлаа. Акитагийн ачин засаж чадлаа. Тэдний нөхөрлөл баг сургуулийн 2 дугаар ангид байхаас эхэлжээ. Харуна гүгдөөд өвчтөг их шалтгаанаар ойртож найзалдаггүй байсан байна. Мирасан түнтэй яриа өдгөр очиж өвчтөө гэж бодлогүй найзалж эхэлснээр тэд маш хурдан татансаж сайн найзууд болсон юм. Гэвч сургуульд ороход Харунагийн биеийн байдал ирсэн бодож хичээлдээ явхаа болж тэд холдож эхэлжээ. Өвчний улмаас сонхны баяртай ирж чадаагүй түн дээр очин өөрийн хийсэн гэрчлэгээгээ өгдөг. Тэрхүү гэрчлэгээндээ үр зайн найзууд байх, битгий бууж өгөөрэй, хамтдаа ахлах сургуульд орцгоё гэсэн бичвэрүүд байв. Түүний үлсэн даруйдаа Харуна уурлаж, түүнийг өөрийнхөө найз гэж бодсон удаагүй. Ахиж над дээр ирээд хэрэггүй хэмээн гомдох өгсгөлж, Мирасан гонцсон дахиж уулзахаар очиагүй байдаг. Гэхдээ Харуна хамгийн нандин хүн болох сайн найзыгаа тавьж явуулахыг хүссэн тэр байлаа. Өөрт нь нэг цаг хугацаа үлдээгүү гэдгийг мэдээд төв удахыг хүсээгүй юм. Акитагийн баяртай мэдээдээ гэртээ ирлээ. Түүний зүрхний мэслийг хийж чадах юмч болсон байв. Хагалгаа амжилттай болвол түүний амьдрах хугацаа уртсах болно. Гэхдээ хичээлээсээ 3 сарын чөлөө авах шаардлагатай байсан нь Акита таалагдсангүй. Учир нь Харунад амьдрах 3 сарын нас байгаа шүү дээ. Түүнд үлдсэн хугацааг нь хамтдаа ээлжирийн хүмүүс чиг өнгөрөхийг хүсэж байлаа. Бусад өдрийн адилаар тэр цэцгээ барьсаар Харуна дээр очтол Мирасантай хамт байж байв. Тэд нэгнийгээ харсан цагаас л хоорондоо маргалтаад болдоггүй. Тэрийг нь харсан Харуна тэднийг төгс тохирох асуудал байна гэж байна. Тэгсэн нөгөө хоёр ч нүгүүсгээд л буу юм болно. Тэднийг харсан Харуна сургуулийн амьдрал ийм л байдаг байх та гэж хэлээд тэр хоёрын амийг таглаж орхив. Тэднээс сургуулийн сурагчийн харилцааг харж буй мэт байлаа. Мирасаны ангийнхан сургуулийн тайлан тоглолтоор жижиг тоглоно гэдэл түүнд хоёр ширхэг тасалбар өгч Харунаг дагуулад ирээч би түүнд сурагч насныхан дурсамжийг бүтээж өгмөр байна гэж говь. Харуна тэр хоёр бага ангид байхдаа хамтаа тасан цагааны жижиг тоглохоор болчихлоо. Харуна тасан цагаан болж харин Мирасан ханхуу болох байж гэтэл жүжиг эхлэхийн өмнө тэр ухаан алдан унснаар жүжиг тоглож чадахгүй учраас ядаж түүнд жүжигийг нь үзэх боломжийг олгохыг хүсэж Акита түүнийг тайлан тоглолтод авч явахын тулд ээжээс нь мөн эмчээс зөвшөөрөл авч түүнд энэхүү мэдээг долгоход Харуна үнэхээр их баярлаж байлаа. Гэвч тайлан тоглолтын өдөр Харунагийн биеийн байдал ирсэн бодож өвдөлт нэмэгдэж байсан ч тэр тоглолт үзэхийн тулд өвдөлтөө төвчиж шатах чинээгээрээ хичээсээр байв. Тэнд хаасайгүй хөгжөөн тоглоом гой арга хэмжээнүүд болж байлаа. Харуна үнэхээр их хязгаартай байсан ч түүнд тэсвэршгүй их өвдөлт мэдэгдэж байв. Энэ мөчөд ээж нь түүнд эргэж ирэх цаг болсныг нь мэдэгддэг. Учир нь түүний өвчин намдах дарааны цаг дуусах төхөж байв. Гэсэн ч тэр ээжээсээ гуйсаар ахаад жоохон байх зөвшөөрөл авдаг. Мирасаны тоглосон тасан цагаан жүжигийг амжилттайгаар үзэж чаддаг. Тоглолтын дараа тэр Харунад хандан чамайг надтай хамт тайзан дээр байгаа гэж бодон жүжиглсэн юм шүү. Тоглолтыг үзгээр ирсэнд баярлалаа хэмээн хэлдэг. Тэд эмнэлэг рүү буцаж явхад Харуна Акитад талархаж мөрөөдлийг нь биелүүлж өгсөнд баярлдаг. Тэр дараа нь хамтаа түүнийг дандаа зурж байдаг далайн ирэг рүү явъя гэхэд тэр дараа гэж байдагсан бол сайхансан. Тэр далаа бол миний автагаа хамт очиж чадаагүй газар гэж хэлдэг. Тэр агшин Акита автобусыг зөксөөж далаа руу дагуулж явахаар болдог. Далайн хажууд ирэхэд тэрэгэн зэртэй хурж болох өнцгөөс далаа сайхан гарагдахгүй байлаа. Акита түүнийг нуруундаа урч илүү ойрхон газараас харуулхад нар жаргаж далаа үнэхээр үзэгсэлэнтэй харагдаж байв. Намааг өхвөл чи намайг жинхэнэ харийн үнсэлтээр аврах уу? Би дурлаж үзхийг хүссэн. Ганц удааж болов чин сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлахыг хүссэн юм. Хэн нэгнийг хайрлаж, бас хайрлуулж, тэр хүнийг ад жаргалтай байлгахыг хүссэн юм аа. Түүнийг тэгж хэлэх мөчөд Акита нүлмэс туслуулан уучлаарай. Би юу ч хийж өгч чадсангүй.
Надад чамаас нууж байсан нэг зүйл би хэлэхгүй байсан дээр гэж бодсон юм. Гэдэл яг хэлэх гэж байтал хэрэггүй. Одоо зөвхөн сайн сайхан үгсэл сонсомоор байна гэд яриаг нь тасалчихдаг. Уул нь Акита түнд өөрийн өвчний тухай хэлэх гэж байсан юм. Харуунад их хугацаа үлдээгүй байлаа. Түүний биеийн байдал өмнөхөөсөө дордож сулган харагдаж байв. Акита уламжлал ёсоор түн дээр ирсээр л Харуна түүнээс өөрийг нь зурж өгөхийг гуйж найз Мирасанаар бодуулж хөөрхөн болоод Акитагаар зурвалдаг. Анх болсон өдрөө санаж байна уу? Яагаад надтай яриа утсан юм бэ? Гэрэлхийгээ тасарсан ертөнцөөс сахиусан тэнгэрийг олсон юм. Миний харсан тэр охин ердөө 6 сар л амьдрах хугацаа олцсон байхад огтхонч айгаагүй байсан. Тэгээд бахархсан юм. Тийм биш ээ. Тэр өдөр надад 6 сарын хугацаа олцсон гэдгийг мэдсэн. Анхнаасаа мэдэж байсан хэрнээ яг сонсчихсон чинь айд самгардаж тэвчгийн аргагүй байсан. Чамайг надтай ярихад чинь миний өмнө баатар гарч ирсэн юм шиг санагдсан. Тэр үед хурдхан шиг л өвчмээр байсан ч одоо бол амьдрахыг хүсэж байна. Тиймээс би өдөр бүр хүлтэйгээ тэмцэх болно. Өнөөдөр өөхгүй бол би ялсан гэсэн үг. Чамд ч бас хэцүү байсан. Чи тэмцэх ёстой шүү гэж хэлдэг. Би биенийхээ эдгэл найдвар болсон тухай ахиж ганц өдөрч гэсэн амьд үлдэх байх хүслийг нь тухай ярилцсан. Ярианы дараа түүний зураг бэлэн боллоо. Түүний хэлсэн үг Акитад итгэл найдвар өгч тэр аав ээжтэй хагалгаа хэлхийг зөвшөөрж буйгаа хэлдэг. Дараагийн өдөр тэр Харуна дээр ирэхэд л биеийн байдал нь муудаж амин үзүүлэлтэн доктор гүйцснээс болоод яаралтай хагалгаанд орохоор болсон байлаа. Хагалгаа маш олон цагийн турш үргэлжилж Акита эмнэлгийг орхиж явуулгүй хүлээж түүний утас руу сэрэлдээ эсэргээр чинь хэлхийг хүссэн зүйл байна гэж зурвас илгээдэг. Харин Харуна мэс-цэслийн ширээн дээр үхэл амьдралтайгаа тэмцэж байлаа. Үнэхээр их шаналж уйл зууснаас болж Акитагийн зург хүчтэй өвдөж өвдөлтөө төсвөрлээгүй улмаас газар дундаг. Тэр агшинд тэр 90 сар бол Харунатай хамтдаа зураг зурн зөксөж буй зураглал харагддаг. Харуна эцэст нь нас баржээ. Түүний оршуулгын ёслол болж сайн найз Мирасан Акитад гондолж яагаад чи түүний эцсийн мөчөд хамт байж чадаагүй юм бэ? Тэр хамгийн сүүлд тухайн орохдоо чиний нэрийг дуудсан хэмээн хэлдэг. Ээж нь түүнд Харунагийн зурсан сүүлчийн зургийг өгдөг. Хэлэх ёстой үгээ хэлж чадаагүй эцсийн мөчтөнч бас хамт байж чадаагүй хэмээн тэр шаналж байлаа. Түүний өдөр бүр очдог өрөө хоосорчээ. Тэрхүү өрөөнд Акита ганцаараа ороод түүний зурсан зургийг үзэх гэтэл түүн зориулан юм бичиж үлдээжээ. Энэ өрөө миний хувьд диваажин болж хувирсан. Чи завлан шаналлаар дурсан энэ газрыг баяр баясгалаар дүүрэн болгож орчуулсан. Би энэ өрөөнд инээж байгаагүйгээрээ хинээж бас уйлж байгаагүйгээрээ их хөлсөн. Хурдхан өвхөх хэмсэн гэж бодож байсан би ганц өдөрч болов амьдрахыг хүсэх болсон. Чиний ачаар үнэхээр ад жаргалтай байсан. Тиймээс чи миний төлөө урт удаан ад жаргалтай амьдарч олон үзэсгэлэнтэй зураг зураарэ заяа. Зурж буй зургаа өмнө нь нуугаад байсан. Өөртөө хамтаа зурж буйгаар төсөл зурсан байжээ. Хизээний өдөр чамайг хөвшин өвөө болохоор чинь тэнгэр дуулцгаая. Дахин чамтай уулзах тэр өдрөө чамайг сайн найз минь гэж дуудаж болно мэдтэй. Эцэст нь надад өгсөн олон цэцгийг чи хариуд би ч бас чамд цэцэг өгье. Акита мэсэлтэй амжилттай орж хагалгааны дараах нөхөн сэргээ хэмжилгээнд чамрагдаж 6 илүү хичээл сэтгэлтэйгээр зурж эсэлтийн шалгалтандаа ч тэнцлээ. Эцэст нь тэдгэр бүлээрээ явахыг хүсэж байсан аялалтаа явлаа. Мис Таслын ачаар түүний амьдрах хугацаа уртассан ч биеийн байдал муудах бүрт эмнэлэг твтэж эмчтүүлсээр л байгаа. Мирасан одоо балтал түнтэй холбоотой байгаа. Акитаг эмнэлэг твцэн зургаар ирэх гэж эмнэлэгт очихдоо цэцгийн дэлгүүрээс цэцэг авахад дэлгүүрийн иш түүнийг 6 ширхэг дэлбэ авахгүй юм уу гой харагддаг шүү дээ гэдэл интернетэд нийтэлсэн нэгэн зургийг харуулхад Харунагийн дарсан зураг байдаг. Эмнэлэг дээр иртэл Харунагийн сууж зураг зурдаг байсан тэр сандал дээр Акита сон зураг зурж байлаа. Тэрээр энэ бол миний хамгийн сүүлчийн зураг. Харунагийн өгсөн шинэ амьдралын дараа зурж байгаа. Анхны зураг хэмээн диваажин дурслан зурж байв. Түүний хавдар үсэргээлж нуруу норчээ. Харуна цэцгийн зургуудаа нийтэлсэн байсныг Акита торлдог. Гой зураг дардаг болохоор интернетэд нийтэлдэг болно гэж хэлж байсан нь биелж нийтэлдэг болчихсон байжээ. Гэхдээ энийг нь түүнийг энэ ертөнцид байхгүй болсон хойно л мэддэг. Мөн нийтлэл дундаа нэг нууц холбоос оруулсан байв. Тийшээ нууцоо хийж байж л нэвтэрч орох боломжтой. Акита маш олон нууцыг туршиж үзснээр эцэст нь түүний зурсан цэцгийн нэрийг оруултал нэвтэрч чаддаг. Амьдрах 6 сарын хугацаа үлдсэн миний 1 жилийн хугацаа үлдсэн чамтай очирсан төв гэсэн гарчигтай бичвэр байв. Намар турсан тэрхүү зориулав. Өгний ээж чи дүүлчлээгүй анхны хүн бол чи. Анх дээвэр дээр уулзахад надад их хугацаа үлдээгүй гэдгийг мэдсэн хэрнээ айж урвцсан гарцаар над руу хараагүй чинь намайг гайхшруулсан. Тиймээс сахин нэг удаа уулзах юмсан гэж өдөр бүр имлэгээр ирэлтэн чамайг хайсан. Өдөр бүр чамайг ирэх байх гэж хүлээж ирж байгааг чинь хараад орлогоо сандран гүдэг байсан. Үнэхээр өдөр бүр надтай уулзахаар ирнэ гэдгийг чинь сонсоод баярлсандаа амьсгалж чадахгүй байсан зэн. Намрын ихэнх үеэр нууцыг чинь мэдчихсэн. Гэвч чи үнийг нууцлан намайг дэмжээр ирсэн. Өөрт үлдсэн бахан хугацааг надад зарцуулсан шүү дээ. Сайхан сэтгэлийг чинь хариу болгож би юу ч мдээгүй дөрөсгөж өгсөн шүү. Ингийн байхыг хүссэн учраас тэр учир нь ингийн байх нь бидний хувьд энэ хорвоод юугаач орлуулж боломгүй үнцэнтэй нэмзэр шүү дээ. Сүүлийн 6 сарын турш өмнө нь байгаагүйгээр аз жаргалтай байжээ. Юугэж бидний учрал санаандгүй учрал биш хувь тавилан байсан юм шүү. Бид нэг нэгнтэйгээ учрахын тулд энэ ертөнцид мэндэлсэн байж магадгүй. Тэгж бодож төвчгийн арга өвдөлтүүдэд тэсэж чадсан. Тиймээс битгий агаарэ. Би чиний бүх өвдөлтийг аваад төрүүлж диваажинд очоод
Чамайг тэнгэрээс гарч хамгаалах болно. Галтаадмын үеэр хэлж чадаагүйгээ тэр чигт нь үлдээдээ. Надад 6 гербарис цэцэг өгөхдөө ямар утгатайг нь мэдэж байсан мэт дээ. Имлэгт удаан байгаад ирэхэд цэцэг бүрийн утгыг мэддэг болчихдог юм. Чамайг бас үүний утгыг мэддэг гэж итгэн инхөө 3 цэцгийн зургийг чамд зориулан үлдээж байна. Гербарис цэцэг 3 ширхэг байвал би чамд хайртай гэсэн утгыг бэлэгдэг гэдгийг олж мэдээд тэр түүнд хайртайгаа хэлж чадаагүй дэ үнэхээр их харамсдаг. Акита Харунаг өдөр бүр иргэн ирсний ядлаар Мирасан ч бас Акитаг өдөр бүр иргэн ирдэг болжээ. Тэр тэдний богинохон хугацаанд жинхэнэ хайрыг мэдэрч чадсан натархаж байлаа. Харин өөрийнх нь хайр 1 сарын дараа байхгүй боллоо хэмээн Акитагийн хумсан дээр 3 ширхэг гербарис цэцэг зурн сувдаг. Тэр Акитад хайртай болчихсон байжээ. Акита онцлогдсноос хойш 3 жил 6 сарын дараа нас барсан. 1 жилийн хугацаа үлдсэн гэж анх сонсож байсан гэхэд үнэхээр сайн тэмцэж чаджээ. Тэр Харунагийн нас барсан өдөртөө яг адилхан өдөр нас барсан байв. Үүнийг л хувь тайлан гэдэг байхдаа тэдний сайн найз Мирасан 2 ширхэг баглаа авчихсан. Тэдний боршиг ирэхээр явж байхдаа Харунагийн нийтлэлийн дор бичсэн нэгэн сэтгэлдлийг олж хардаг. Тэнд Акита сэтгэгдэл үлдээсэн байв. Харуна чи сайн байгаа юу? Удахгүй чиний байгаа газарт очих юм шиг байна. Айж байгаа ч гэсэн тэсэн ядан хүлээж байна. Чиний ачаар эцэг хүртэл амьдралын хэцүү мөч бүхнийг даван туулж чадлаа. Хар сарал бүрэнхий ертөнцийг маань гэрэл гээтэй өнгөлөг болгож хувиргасан. Мөн Мирасанд бас талархаж байна. Ойр ойрхон над дээр ирж ирж байсан нь үнэхээр их талархаж байна. Намайг өвхээр Мирасан чөлөөдөө бол санаа намарна гэж бодож байна. Сая сэрээд хартал хумсыг маань 3 гербарисаар бутсан байсан. Магадгүй Мирасаны хийсэн ажил байх. Тэр цэцэгний утгыг мэдэхгүй болохоор дараа уулзгаар утгыг нь хэлж өгч түүнийг шолно гэсэн байв. Кинотагаа хамт байсан баярлалаа. Удахгүй үхээ мэдсэн 17 насны жинхэнэ харийн төвх. Залуу наснд дөнгөж эхэлж урд нь амьдралын урт зам гэрэлтэн харагдах ёстой байтал тэд өвгөлтэй нүүр тулан тэмцэж байна. Гунигтай мэд. Гэвч үнэндээ энэ бол найдварын төвх. Учир нь тэдний нэгнийхээ гэрэлгээгээ болж хамтаа өнгөрүүлсэн хорон бүрийг утга учиртай болгож чадсан. Энэ кино бидэнд нэг зүйлийг ойлгуулахыг хүссэн байх. Өдөр бүр амьд байх нь бидэнд өгөгдсөн хамгийн үнэт зүйл. Тиймээс амьдралын сайхан бүхнийг мэдэрч, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал тэр өөрөө жинхэнэ аз жаргал юм шүү. Сувагтаа subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Дур баяртай.